цаана манайхан крипто пожингийн дараагийн эпизод өөр хэлж байна. Тэгээд яг одоо үзэж байгаа хүн болгонд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас дахиад нэг удаа гадаа гоё байгаа юм чинь. Зун гадаа гоё юм чи гадаа нэг бичлэг хийж одоо өөр нэг парк дээр ирчээд бичлэгээ хийх гэж байна. Тэгээд энэ бичлэгээ юугаар хийх гэж бодсон бэ гэхээр хэд хэдэн мэдээллүүд байна. Одоо зарын чанартай гэх юм уу те. Тэгээд крипто пожин баг маань нэгэн завгүй байлаа сүүлийн үед. Тэгээд цаашдаа ч гэсэн нэгэн завгүй ажиллахаар болж байгаа шиг байна. Тэгээд түүнтэй тохиолдуулаад бас хүн ажил авахар хайж байгаа ажлын байр social media manager тэгээд одоо видео edit хийж чаддаг бас видео edit хийхэд зөндөө цаг болдог те. Тэгээд тэрний ард ингээд ажлаа базаа аваа явчихдаг. Цаашдаа видео edit хийгээд social media аккаунтуудыг менеж хийгээ явуулчихар тийм хүн ажил авахар хайж байгаа. Тэгээд description дээр анкет оруулчээ тэрийг ороод бүглөөд холбогдоорой. Тэгээд цаашдаа бас манай Discord channel join хийгээрэй. Тэрэн дээр айгу цаг тухайд нь чухал анонсментуудаа цаашаа тэрэн дээр бичээд явчихна. Instagram channel дээр бас нэлээд идэвхтэй байгаа. Instagram channel-ыг follow хийгээрэй. Тэгээд дараагаар нь болохоор CryptoCig.mn гэдэг newsletter хийсэн байгаа 2-7 хоног юм гаргасан. CryptoPojin.mn. CryptoPojin.mn тий. Тийшээ ороод subscribe дараарай манайхаа. Цаашдаа тэрэн дээр айгу гой ажлууд явагдаж байгаа шүү. Тэгээд тиймэрхүү мэдээллүүд байна. Тэгээд дараагийн хэсэгтээ орцгойлоо. Тий ер нь бол тийм те. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол маркет 900 сая тасахаад те. Луна нөлөөстэй. Луна баг 5 луна сая 3x хийжтэй. Тэгээд луна өсчөөд ерөнхийдөө луна өссөнтэй холбоотойгоор лунагийн экосистем ер нь нэлээд өссөн гэж бас хэлэлт байгаа. Ягаад гэвэл угаасаа луна бол экосистем угаасаа тэргүүлж зоосон учраас луна өсөх юм бол дагаад бусад зоосон угаасаа дагаад өсөх ерөнхийдөө учиртай. Тэгээд тийм учраас өнөөдрийн юугаараа Pojin дахь зоосоор бид нэр юг сонгосон бэ гэхээр Lido Finance гэдэг Lido гэж унших уу Lido гэж унших уу Lido Lido тэгээд ерөнхийдөө токен ticker symbol нь LDO гэж зоосоо. Тэгээд DeFi Llama гэдэг вебсайт гэдэг. DeFi Llama-гаас харах юм бол ил төрлийн одоо жишээ нь Lido Finance өрсөлдөх төслүүд байгаа байхгүй юу? Өрсөлдөх төслүүдийг жишээ нь харах юм бол зааж би томроо. Stake Hound, Anchor, Stakewise, Shared Stake, Stafi, Zlot, Stake Bank гэдэг төслүүд байгаа. Тэгээд эдгээр төслүүдийн яг нөгөө TVL буюу Total Locked Value гэж ярьдаг. Тэгээд тэрнтэй харьцуулах юм бол Lido Finance маань болохоор 319 тэрбум. Дараагийн 2 дахь өрсөлдөгч нь 173 сая доллар. Нэгсэндээ бүр дараагийн өрсөлдөгчөөсөө бараг 20-30 дахин өндөр. Тэгээд Anchor гэдэг бас мундаг төсөл байдаг. Anchor болохоор 134 сая. Тэгээд тэрний дараагийн өрсөлдөгч нь 89 сая гэх мэтлэн. Тэгэхээр яг энэ зах зээл дээр ерөнхийдөө бол Anchor-ыг би нэгэн төргүүлэх болов гэж анх харж ирсэн. Тэгсэн чинь яг энэ Lido Finance-ыг араас орж ирээд бүр зүгээр л бут нэргээд угаасаа бүр алаа ичлаа. Тэгээд тэр утгаараа бол энэ зоос бол яг датан дээр үндэслэх юм бол айл хэдийн үзүүлэлтээр Pojin-дад хэлсэн ийм зоос байна. Үүний хувьд Pojin-д сайн амжаагүй. Тэгээд одоогийн байдлаар бол яг энэ видеог хийж авах $4.51 центээр авчаалагдаж байна. Энэ хүү зоос байна. Тэгээд fully diluted market cap нь жоохон өндөр 4 тэрбумтай. Гэхдээ энэ хүү зоосны маань яг одоо эргэлдэж байгаа supply дээр нь зах зээлийн ханшийг харах юм бол 128 сая. Хит өндөртөө тооцохгүй бас айгуу тийм шууд хараад л яасан хямдхан гэж бас хэлэхэд бас хэцүү. Гэхдээ тухайн төслийн нөгөө fundamental гэж зүйл байдаг. Тэр маань маш өндөр. Ether-ийг stake хийгээд derivative болгож болдог. Дээрээс нь Luna-г бас stake хийж болдог. Цаашлах юм бол одоо энэ дээр Solana орж ирж байгаа. Тэгээд Solana-гийн дараа нэг төсөл байсан. Тэрийг би мартчихсан. Тэгэхээр энэ хүү төсөл маань staking derivative буюу coin-ыг stake хийгээд stake хийсэн зоосныхоо хариуд нэг тийм derivative аваад одоо Luna дээр B Luna гэж авдаг шиг B Luna-г аваад тэрийг Anchor protocol руу оруулаад барьцаа болгож тавиад зээл авах боломжтой. Тэгэхээр staking derivative гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр чиний coin-ыг stake хийжлээ. Чиний stake хийсэн чиний coin-ыг чинь энүүгээр төлөөлүүлж байгаа ингээд тийм төлөөлөх маягийн coin баггүй. Тэгэхээр тийм зоос байгаа. Тэгээ энэ хүү дараагийн зурган дээрээс та бүхэн жишээ нь харах юм бол энэ дээр Lido дээр орж ирсэн одоо жишээ нийт депозитын хэмжээ байгаа. Тэгээд энэ хүү хэмжээ маань ерөөсөө 1 сараас хойш тасралтгүй өссөн. Ерөөсөө дээшгээ чигээрээ өсөлтийг үзүүлсэн. Тэгээд дээрэс нь нийт Ethereum 2.0 буюу одоо Ethereum-ийн дараагийн Proof of Stake blockchain руу Ether stake нийт stake хийсэн байгаа. Ether-үүдийн 10.96% нь айл хэдийн зөвхөн Lido-гоор дамжаад stake болсон байгаа. Тэгээд нийт unique depository хэмжээ бас сүүлийн 1 сараас хойш ерөөсөө дээшгээ пуужинцсан. Тэгээд бас зах зээл дээр нэлээд санагдсан сайн валидаторуудтай ийм төсөл байгаа. Тэгээ энэ хүү төсөл маань маш хурдтай өсөж байгаа. Крипто зах зээл дээр бас ингээд нэлээд баг revolution гэж хэлэх үед баг тий
тийм мундаг төсөл бол манай Terra Luna-тай хамтарч байгаа. Тэгээд ийм төсөл байгаа. Тэгээд Anchor Protocol маань Luna дээр гарч ирсэн хамгийн meaningful буюу хамгийн утга учиртай, хамгийн их том хүрээг хамарж болох ганцхан крипто гэлтгүй уламжлалт санхүүгийн зах зээл дээр хүртэл ерөнхийдөө хувьсгал авчиж болох тийм мундаг төсөл байгаа. Тэгэхээр энэхүү төсөлтэй хамтарч байгаа юм Lido Finance гэдэг төсөл байгаа. Тэгээд энэхүү төслийг хуужинтахаар сонголоо. Тэгээд маргааш өглөө манай newsletter-ийн баг тулгаа бит хоёр орж ирээд бас мэдээ хүргэнэ. Тэгээд өмнөдөр бас аудиос тэгэхээр суулгана гэдэг хэлсэн байсан. Аудио дээр бас дахиад ажиллах анхаарал хэрэгтэй шиг байна. Тэгээд ер нь яг энэ асуудалтай холбоотойгоор бид нар бас ерөнхийдөө энэ видео эдитлэгтэй холбоотой, сошиал медиаг хариуцах, маркетингтэй холбоотой ерөнхийдөө ажиллан хайж байгаа бас юм болж шалтгаан бас байгаад байгаа. Тэгээд цаашдаа бас үйл ажиллагаа нэлээд өргөжж байгаатай холбоотойгоор бид нарт бас маркетингийг хариуцах, дизайны асуудлыг яг нэг жигд болгох тийм бас хүн хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр сонирхсон хийж чадна гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь бас энэ хурдтай явж байгаа энэ зах зээл дээр бид нартай хамтарч ажиллах энэхүү гоё хамт олонны холны нэг хэсэг болоод бас энэ гайхалтай энэ крипто пуужин багийн бас ингээд соёлыг бий болгоод хамт ажиллах тийм залуу байх юм бол холбогдоорой, залуу болон бүсгүй байх юм бол холбогдоорой гэж бас уриалж байна. Тэгээ маргааш бас пуужин дахь зоосоор сонгоогүй ч гэсэн бас нэлээд өндөр ашигтай байж магадгүй, нэлээд өсөж магадгүй гэж бодож байгаа төслүүдээсээ бас тулгааг хоёр хуваалцаар бэлдэж байгаа. Тэгээ тийм болохоор маргаашийн видеог ч гэсэн анхаарал тавь сонсоорой гэж уриалж байна. Тэгээд дараагийн дугаар болтол түр баяртай. Өөрчн юу гэж хэлдэг лээ? Subscribe, Like, share, subscribe мартах шүү дээ. Тэгээ манайхаа угаасаа онцлог мэдээнүүдээ 2 дахь дөрөвдөд daily news дээр угаасаа хуваалцаа явуулж байгаа болохоор энэ бичлэгийг үндсэн бичлэгээ ер нь жоохон богинохон болгочих гэж бодсон байгаа тий. Тэгээд цаашдаа бидэнтэй хамт холбогдоорой, хамтарч ажиллах юм бол хүсэл байгаа бол холбогдоорой. Тэгээд like, share, subscribe дараад дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа.